Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпинаар Босон хотноо уулзсан. За энэхүү уулзалтын эргэн тойронд босон үйл явдлуудын талаар ажиглагчид өнөөдрөөс эхлээд тайлбаруудыг хийж байна. За хоёр удирдагчийн уулзалтанд 6 жилийн хугацаанд анх удаа уулзж байгаа уулзалт болж байгаа юм. За энэ уулзалтын гол зорилго нь мэдээж хэрэг дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд үүсэт байгаа худалдааны хурцтмал асуудлыг намжих асуудал гол анхаарлаа чиглүүлсэн. За Дональд Трампын хувьд Өмнөд Солонгост болсон хилцээрийг гайхалтай гэж өөрөө тодорхойлсон. За харин Бээжингийн зүгээс худалдааны томоохон асуудлуудыг шийдвэрлэх талаар талуу тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэж байгаа. За Дональд Трамп бүгд найрамд Хятад ард улсад тариф ногдуулж эхэлснээс хойш хоёр талын харилцаа хурцтаж эхэлсэн. За бүгд найрамд Хятад ард улсын зүгээс Америкийн тавьсан 20 арга хэмжээний хариуд мөн хариу арга хэмжээ авч байгаа. За тэд 5 дугаар сард бол эвлэрхээр тохиролцсон гэвч хурцтмал байдал хിവэр байна. Пүрэв гарагийн хилэлцээр албан ёсны тохиролцоонд хүрээгүй ч мэдэгдэл нь тохиролцоонд ойртож байгааг харуулж байгаа. За нарийн шарвин зорилтыг удаан хугацааны дараа олон нийт хөшигний цаана одоо тохиролцсны дараа мэдэх боломжтой болно. Худалдааны хилцээрийг ерөнхийдөө байгуулахад олон жил сар бол шаардлагаддаг. За тийм учраас одоогийн байдлаар бүгд найрамд Хятад ард улс болон Америкийн нэгдсэн улсын хооронд үүссэн асуудлыг Трампын засаг захиргааны хүрээнд хэдхэн сарын хугацаанд шийдвэрлэх гэж санал зөрөлдөөнөө ойртуулахыг оролдож байгаа юм. Трампын хувьд өөрийнх нь тодорхойсон гол ялалт бол бүгд найрамд Хятад ард улс ховор металлын экспортын хяналтад тавьсан чангалсан зүйлээ бол төр зогсоох тохиролцсон явдал гэж үзэж байгаа. За энэ нь бол гар утаснаас эхлээд сүнөг жонгоц хүртэл бүх төрлийн орчин үеийн зэвсэглэл болон компьютерийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд шаардлагатай чухал ийм түүхийд байгаа. За энэхүү түүхийдтэй холбоотой тохиролцоонд хүрсэн гэж үзэж байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд баяр хөөртэйгээр Air Force One нэртэй өөрийнхөө онгоцон суусан. За энэ үеэр сэтгүүлчид хандаж хэлэхдээ Хятадыг маш их хэмжээний шар бурцаг болон бусад фермерийн бүтээгдэхүүнийг худалдан авах ийм зүйлд бол өөрөө тохиролцоонд хүргэж чадсан гэж өөрийгөө магтсан байна. За Бээжингийн хувьд бол бүгд найрамдах Хятад ард улсын хувьд Америкийн нэгдсэн улсын шар буурцагт ногдуулсан ийм хариу татвар гарсан байгаа. За үүнээс болоод Америкийн нэгдсэн улсаас импортоо ерөөхдөө зогсоосон байгаа. Энэ нь бол мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын фермерүүдэд томоохон хохирол учруулж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд ерөнхийлөгч удахгүй бас сонгуул ойртож байгаатай холбоотойгоор асуудал дээр хэрвээ фермерүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй тохиолдолд сонгуулийн оноо алдах магадaltaй учраас энэ асуудлыг яарвчлан бас шийдвэрлэхийг оролцсон байна. За харин TikTok дээр бол ямар нэгэн дэвшил гарсан талаар талууд дуртаагүй байна. Америкийн нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж байгаа TikTok-ыг Америкийн үндэсний аюулгүй байдлын үүднээс бол хориглох шийдвэрийг Америкийн зүгээс бол гаргаж байгаа. За хэрвээ өөрийн үндсэн эзэмшлэгч болох Байденсаас татгалзах эсвэл Америкийн худалдаа авагчдад үүнийг худалдах ийм шийдвэрийг бол Америкийн нэгдсэн улсын зүгээс өгсөн. За Дональд Трампын хувьд энэхүү шийдвэрийг 4 удаа хойшлуулад байгаа. За 12 дугаар сард бол хүртэл энэ шийдвэр бол хойшлогдсон байгаа. За Бээжин уг асуудлыг бол дараа шийдвэрлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улс фентanyл нэртэй мансууруулах бодисыг үйлдвэрлэхэд ашигладаг орц найрлагын урсгалтай холбоотойгоор Бээжинд тариф ногдуулсан байгаа. За энэхүү тарифын зарим хэсгийг буцаана гэж мэдэгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн худалдааны гол түншүүд уг хэмээг хязгаарлаагүй гэж үзсний учраас хатуу арга хэмжээ авч байгаа. За Дональд Трампын хувьд Ши Жинпинтэй холбоотойгоор энэхүү синтетик хар тамхины урсгалыг зогсоох зорилгоор цаашдаа шаргуу ажиллана гэж тохиролцсон гэж үзсэн. За тийм учраас фентанилтай холбоотой 20% татварыг 10% болгоно гэж тохиролцсон байна. За гисэн хэдий ч бусад тариф буюу импортын бараанд ногдуулсан татвар нь хിവэр байх бололтой байна. Энэ нь бол бүгд найрамд Хятад ард улсаас Америкийн нэгдсэн улсад орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд Америкийн импортлагчдын хувьд 40 гаруй хувийн татвар ногдуулна гэсэн үг юм хിവэр байна гэсэн үг. За Дональд Трампын хэлснээр Бээжин Америкийн нэгдсэн улсын технологийн Nvidia компани захирал Джейсон Хуантай ярилцах боломжтой болж байгаа. За Nvidia компанитай холбоотой асуудал нь хиймэл оюун ухаантай холбоотой үйлдвэрлэж чухал ашигладаг чипний асуудал бол маргаан болж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд үндэсний аюулгүй байдал болон бусад шалтгааны улмаас өндөр технологийн чипийг бүгд найрамд Хятад ард улсад нийлүүлэхэд хязгаарлалт тавиад байгаа. За энэ бол цаашдаа бүгд найрамд Хятад ард улс өндөр технологийн чиглэл бас тэргүүлэхээс зайлсхийх ийм нөхцөлийг үүсгэх зорилготой байгаа. За Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлыг харгалзан энэхүү асуудлыг бол авч хэлэлцэн гэдгийг мэдэгдсэн. За Бээжин мөн Трампыг 4 сард Америкийн нэгдсэн улсад
айлчлагыг урьсан. За энэ бол харилцаа дулаарч байгаагийн бас нэгэн илрэл болж байна. За гэвч энэ уулзалт нь хоёр удирдагчийн хандлагын хоорондын ялгааг болохоос харуулсан уулзалт боллоо. За Ши Жинпин бол өөрийгөө маш их хязгаарсан байдлаар уулзалтанд оролцсон. За зөвхөн одоо бэлдсэн зүйлээ бол ярьсан байна. За харин Дональд Трампын хувьд бол анхны бүрэн эрхийн хугацааныхаа нэгэн адилаар бол асуудалд ямар нэгэн бэлдсэн одоо өвнөөс бол хазаах байдлаар асуудалд хандсан байна. За мөн энэ удаагийн уулзалтанд бүгд найрамд хятад ард улс илүү давуу талтай оролцсон. За яагаад вэ гэх юм бол өмнө нь Дональд Трампыг ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Америкийн нэгдсэн улсын зүгээс Бээжинд асар их бас өндөр хэмжээний татвар ногдуулсан. За энэ үеэс эхлээд Бээжин одоо өөрийн бүтээгдэхүүн авж байгаа их сурвалжууд болон экспортынхаа их сурвалжуудыг төрөлжүүлэхийн бодлого явуулсан. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсаас хамаарлаа бууруулж чадсан. За энэ нь бол Америкийн нэгдсэн улстай хийж байгаа худалдааны одоо яриа хэлэлцээнд илүү давуу талтайгаар оролцох боломжийг олгосон. За тийм учраас бол Трампаас хамаагүй давуу талтайгаар энэ уулзалтанд оролцсон гэж үзэж байна. За хоёр тал хоёр улсын эдийн засагт одоо тайвшруулах юм болох үр дүнд хүрэхийн төлөө ажиллах болно гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бас мэдгдсэн байна. За энэ удаагийн уулзалтанд бол мэдээж Дональд Трамп илүү чөлөөтэй байдлаар оролцсон. За тэрээр бол зүүн Даз хийсэн одоо айлчлалынхаа үлдсэн хугацаанд илүү байсан шиг юм хурцтмал байдал нь бол пүрэв гарагийн уулзалтанд бол илүү ажиглагдаж байсан юм байна. За 5 өдрийн өмнө Малайзад бол эрэхтэй их маш тансаг тийм байдлаар бол ухтан түүнийг авч байсан бол энэ удаагийн уулзалт маш өөр тийм уур амьсгалд болж өнгөрсөн гэж мэдэгдэж байна. Мөн мигмар гарагт Япон түүнийг ухтан авахтаа алтаар дүүрсэн ийм одоо алдсан ордонд бол хүлээж авч алга ташч олон хүмүүс хүлээ авсан бол энэ удаагийн уулзалтын үеэр өргөс дотор за аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх, цэгүүдийн ард байрлах, нисэх онгоцны буудлын байрлах зэрэг бол хүлээж авсан гэж мэдэгдсэн. За лав гарагт мөн өмнөд Солонгос түүнийг бол ухтаа авсан шиг цэргийн найрал хөгжин бол харагдаагүй байна. За бас нэг чухал шинж тэмдэг нь бол энэ удаагийн уулзалтанд цагдаа хэвлэл мэдээллийнхээ оролцоо илүү их өндөр байсан байна. За гэвч олон нийтийн хувьд бол тухайн уулзалттай холбоотой мэдээлэл тодорхойгүй байсан хэвээр байсан. За ерөнхийдөө энэ удаагийн уулзалтын хамгийн чухал хэсэг нь бол 1 цаг 20 минут үргэлжилсэн энэ удаагийн уулзалт болж таарсан. За Америкийн энэхүү ерөнхийлөгчтэй хийсэн уулзалттай холбогдуулан Хятадын төрийн зөвлөлийн зөвлөх асан Хенри Ван BBC радио 4 нэртэй нэвтрүүлэгт оролцож Ши Жинпин Трамп нарын ярилцааг бол маш сайн болсон гэж мэдгдсэн. За худалдааны яриа хэлцээ биш байж болох ч гэсэн хүрээ бүтцээ тодорхойлж чадсанараа чухал ачаал бүтэлтэй уулзалт болсон гэж мэдэгдэж байгаамаа.